Камана хавын шинэ дугаарт тавтай морил. Энэ удаагийн дугаараар би минимал хувцсны шүүгээний тухай ярих гэж байгаа. Зөвхөн хар цагаан өнгөнөөс бүтсэн өөрийнхөө 9 хувцастай минимал шүүгийг танилцуулъя гэж бодож байна. Цаг хэмнсэн, энерги хэмнсэн, өглөөд айгу амар шууд гэрээсээ гүйж гарахад амар байдаг учраас ийм сонголтуудыг ихэвчлэн хийдэг. Эхний хувцас маань болохоор одоо өмсчихсэн байгаа. Энэ цагаан сорочкын цамц. Тэгээд энэ ерөнхийдөө бол нууц хэлэхэд энэ эрэгтэй хүний цамц яг эмэгтэй хүнд зориулсан сорочк бол биш. Яагаад гэвэл эмэгтэй хүнд зориулсан сорочк нөгөө тайл гаргаад өгсөн байж идэг. Тайлтай сорочк болчоор чинь ингээд нөгөө бариу бүтэн таарсан байгаад идэг шүү дээ. Миний хувьд гэх юм бол суул аль болох том байх тусмаа илүү гоё харагддаг. Цагаан сорочк өмсөх болгонд би илүү өөртөө итгэлтэй, илүү шийдвэр гаргахтай зоригтой. Тэгээд цагаан өнгө миний арьсны өнгөнд одоо жоохон комплимент болж өгч илүү гоё арьстай харагдуулдаг учраас цагаан сорочкоо илүү өмсөх дуртай байдаг. Дараагийн хувцас бол цагаан футболк. Зүгээр л цагаан футболк. Ингэрэн энгийн, ханцууд энгийн зүгээр айгу basic. Зарим нэг хувцас илүү тодруулж харагдахын тулд зарим нэг хувцас нь маш энгийн байх хэрэгтэй. Тэгээд энэний материалыг нь зөв сонгох хэрэгтэй. Яг цэвэр cotton даавуу байх юм бол их зүгээр. Бас цагаан t-shirt чинь бас жоохон том байж болно, жоохон том өвтөр байж болно. Тэгэх тусмаа л зөв бол. За дараагийн чухал зүйл бол пижак. Пижак худалдаж аавна гэдэг нь бол ерөнхийдөө зүгээр энгийн нэг сонголт биш. Хөрөнгө оруулалт гэж бодож үзэх хэрэгтэй. Яг тэгвэл пижакийг ерөнхийдөө бүр тэгэж хуучиртал нь хэрэглэнэ гэдэг бол офис ажил хийдэггүй л бол нэг хуучиртал нь хэрэглэхгүй байх. Заримдаа нэг гаргаж ирж өмсөн те нэг чухал үеэр хамгийн одоо арталыг дааж авч явдаг зүйлс чинь пижак байдаг учраас пижаканда айгу ач холбогдол өгч сонгоорой. Тэр дундаа гэх юм бол эсгүүрийг нь оёдлыг нь маш сайн хараад ялангуяа энэ мөрнийх нь хэсэг нь их дажгүй байвал зүгээр одоо жоохон том өвтөр ч юм уу те эсвэл нэг падад жоохон мөрөвчтэй ч юм уу заавал шинэ пижак худалдаж авахгүйгээр ээжийнхээ ч юм уу аавынхаа ч юм уу залуудаа өмсдөг байсан пижакийг нь өвлөж авах юм бол бас их гоё хөрөнгө оруулалт болно. Яа тэгвэл тэр үед манай ээж аавуудын өмсдөг байсан тэр том пижак одоо яг ийм модонд ороод байгаа учраас үргэлжлээд хар светрын цамц буюу хоолойтой цамц маш олон төрлийн гадуур хувцастай маш гоё зохицдог. Тийм учраас олон хөнгөтэй хослож болох өнгийн хоолойтой цамц нэг ширхэг шүүгэнд чинь байж ивэл их зүгээр. Зөндөө олон юмд хэрэг болно. Энэ ингээ харахад айгүй уйдгартай юм шиг харагдаж байгаа боловч энэ зөндөө олон уйдгаргүй дүр төрхийг бүрдүүлэхэд их тусалдаг. Би энийг ялангуяа дангаар нь өмсөхөөс гадна одоо яг энэ өмсчихсэн байгаа том сорочкын цамцныхаа дотор нь өмсөх дуртай. Тэгэхээр нэг тийм зүүн сонь гоё бүртэл болж өгдөг. Coco Chanel лөө хэлжсэн шүү дээ. Жижигхэн хар даашин бол эмэгтэй хүний шүүгэнд байх ёстой хамгийн чухал зүйл гэж. Би л баг жоохон байхдаа жижигхэн богинохан хар даашин зар яах юм тэрний оронд гоё урт улаан даашинс ч юм уу, гоё цагаан хурмих шиг даашинс ч юм уу, тийм гоё statement өгөх, тод гоё хувцлалт гоё гэж боддог байсан. Гэхдээ ер нь амьдрахын ирээр шүүгэнд яг тийм энгийн мөртлөө байнга өмсөхөд гоё. Тэгээд байнга өмсөж байгаа мөртлөө яг нэг хувцас л дахин өмсөд байна да гэж хүмүүст анзаарагдахааргүй тийм хувцлалтууд, классик хувцлалтууд их чухал байд юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд жижигхэн миний little black dress-ийн хувьд гэх юм бол ийм ингэртэй. Миний хувьд хамгийн гоё намайг өөртөө итгэлтэй болгодог бөгөөд миний фигуруудыг тодтогч өгдөг ингэр болохоор ийм ингэр. Даашинсны хувьд гэх юм бол аюу удаж байгаа надад зөндөө олон жил болж байгаа. Суналттай материалтай, нэг богинохон ч биш, нэг урт ч биш, яг голын дундаж. Ер нь бол жилийн 4 улиралд салахгүй өмсөж байгаа тэр зүйл чинь л минимал шүүгээний хамгийн чухал зүйл нь байх ёстой шүү дээ. Миний хувьд гэх юм бол бас энийг бол улирал хамаарахгүй хэрэгжилж өмсдөг. Тэгээ энэ зерконы маань хувьд гэх юм бол яг хөө мэдээж маш хувийн шин чанартай зүйл л дээ. Манай гэр бүлийн хувьд гэх юм бол жоохон нэг тийм соц бүдүүрлийн шинж тэмдэг айгу илэрдэг эмээ өвөө ээж мэж хацанаас. Тийм болохоор би айгу агаад байхгүй. За яана одоо ингээл 30 40 гараал тэгэл сууц бүдүүрэл хөл айгу сонирн болчих واخ гэж айгу айдаг. Учраас ч гэх юм уу ерөнхийдөө бол энэ тэркогоо байнга хэрэгэлдэг. Тодорхой хэмжээний даралтыг хүний хөлийн энэ булчин хаваар үзүүлээд тэгээд сууц бүдүүрлээс сэргийлдэг. Одоо тэрийг эмчилдэг. Тэгээд хөл хавагнах
зовиурыг арилгадаг. Ерөнхийдөө айгүйх босоо ажил хийдэг хүмүүст зориулагдсан. Би ер нь бол өдөржин зогсдог гэж одоо хэлгээд ажлын тий. Гүмүда дээр ажиллах үеэр гэх юм бол суух боломж байхгүй. Гамагийн ажиллаар ч гэсэндээ ерөнхийдөө бол ихвчлэн айгүйх гадуур явж яадаг, айгүйх зогсож яадаг. Хөлөнд тулгуур тийм түшиг болох одоо гутлыг болон дотор хувцсыг жирког сонгож хэрглэж авах хэрэгтэй. Тэгэх юм бол бидний хөлөнд одоо түшиг тулгуур болж өгч байгаа учраас эн чинь ядралт нь хүртэл хамаагүй бага гэж. Чүлхий маягийн ийм хэлбэр болохоор ямар ч хувцлан дээр зогцдог. Заавал би ерөөхдөө ингээд бүр дээшээ бүр ингээд гиз хүртэл явдаг тийм жиркод жоохон дуртай биш. Тэгээ Монголд зардаг ганцхан дэлгүүр нь Cozy Corner гэдэг газар байдаг. Ерөөхдөө зүгээр л одоо fashion биш. Айгу хэрэгцээтэй тийм хувцлалтыг ялангуяа ээжүүдэд хөл хүнд эмэгтэйчүүдэд зориулсан хувцснуудыг оруулж ирдэг байгаа. Гаматай айгуу төстэй. Гама хэрвээ дэлгүүр байсан бол Cozy шиг дэлгүүр байх байсан байна. За дараагийн чухал зүйл болохоор statement yearbook. Одоо бус хүмүүсийн таалагддаг тийм харандаа хэлбэртэй pencil skirt, эсвэл А хэлбэрийн дэрвгэр yearbook гэх юм уу те. Ямар ч yearbook яг одоо өөрт таалагддаг, биеинд чинь илүү зөгж байгаа юм шиг санагддаг тиймэрхүү yearbook-ыг сонгох хэрэгтэй. Миний хувьд гэх юм бол тийм авангард хэлбэртэй yearbook-нууд надад илүү таалагддаг. Тэгээд бас уйдаг байх юм бол ер нь уйдаг хувцснууд их зүгээр практик. Энэ одоо yearbook гэж харагдахааргүй байгаа юм уртгаар таа. Бусад yearbook ингээ хитрхи байруу санагдаад ингээ yearbook чинь ингээ эргээд идэх штэ. Тэг yearbook эргэхээр өстой хэцүү санагддаг. Төгсгөлд нь мэдээж хамгийн чухал зүйл болсон өмд орж ирнэ. Бүхэл эмэгтэйчүүд ер нь бол урт хөлтэй харагдахыг их хүсдэг штэ. Дараа нь гоё үзэгтэй харагдахыг бас хүсдэг. Энэ хоёр зүйлийг хүсгүй юм байх хэвээр те ер нь яаж чадсан. Энд нь айгүй хамгийн тусалдаг одоо хувцсны элемент гэх юм бол өндөр суудалтай өмднүүд хүний биеийг зөв пропорцтой бөгөөд хөлийг урт олгож харагдуулж өгдөг. Надад ерөөсөө одоо өндөр суудалтайгаас өөр өмднүүд ерөөсөө байдаггүй. Миний даван ч өмд бай, жинсэн ч өмд бай бүгдээрээ ийм том бүстэй байдаг. Магадгүй одоо те үзүүрээрээ скини биш үзүүрээрээ тарпиз байдаг ч юм уу, эсвэл бүр скини байдаг ч юм уу, богинохон одоо тэгээ нам суудалтай байд юм, өндөр суудалтай байд юм уу, ямар ч чиний биеинд тохирч чин тэр болгоныг өмсөж үзэж хагаад дэлгүүрт өмсөж үзэж болно шүү дээ. Тэгж жагаад өөртөө тохирохыг заавал олж аваарай. Хэрвээ намайг инстаграмаар дагдаг бол би хизээж тийм айхтар хээ хуартай, эсвэл айхтар тод өнгийн, эсвэл цэнхэр джинс өмсдөггүй гэдгийг олж мэдэж болно. Яагаад тэгэхээр тийм тод өнгийн хувцснууд нь өөр бусад хувцастай зохицуулахад нэлээд хэцүү байж идэг. Тийм учраас ганцхан тэр хувцсыг өмсөхийн тулд байна гэдэг чинь ер нь хэцүү шүү дээ. Нэг хувцас минимал хувцсны шүүгээний нэг хувцас дор хаяж урам хувцастай зохицдог байх хэрэгтэй. Бүр төгс ертөнцид бол нэг хувцас нөгөө бусад бүх хувцастайгаа зохицдог байх хэрэгтэй. Шүүгээгээ онгойлгол хоёр хувцас барьж аваад нийлүүлэл өмсөхөд айгүй гоё харагдах хэвээр. Тийм байдлаар бүгднийг нь өөртөө таалагддаг, гоё таардаг, өмсөх болгонд гоё санагддаг тийм хувцснуудаар шүүгээгээ дүргээрэй. За тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсанд маш их баярлалаа. Та нар ч гэсэн шүүгээгээ онгойлгох болгондоо тийм аз жаргал, эмэгцэгц, тэгээд тийм өөртөө ихтэй байдлыг мэдэрдэг байгаарай. Тэгээд яг мод дагаж биш, яг үргэлжүүлдэг классик бусад хувцастай зохицдог, чанартай, хөрөнгө оруулалт болсон, эрүүл мэндэд чинь сайнаар нөлөөлсөн тийм хувцснуудыг хэрэглэж агаарай гэж хэлмээр байна. Тэгээд Gamma Know How энэ удаагийн дугаар ингээд өндөрлж байна. Хамт байсанд баярлалаа. Баяр та.